байлтгая. 7 хоног бүр таны гэрийн хойморт шин зочиор сонирхолтой ярилцлага өрнүүлэхийг хичээдэг. Сайн уу нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхэллээ. За өнөөдөр нэвтрүүлгийнхаа хойморт өрсөн хүндтэй зочноо танилцуулъя. За олон улс судлаач, за олноо бол аялагч хэмээн алдарсан Монгол ударчин. За Батовогт Жамбал сүрэнгийн зол уяар буюу Амай. За урилгын маань хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Сайхан аваржаад сайхан цусгаж байна уу? Сайхан цусж байна. За тэгээд одоо дэлхийн хамгийн шилдэг, хамгийн эртний соёл иргэншилт улсын иргэд болж төрсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Анх бол ер нь миний хувьд Амай гэж нэрийг сонсохоор нэг тийм дуу хөгжим, электро хөгжим мэдэр санаанд ордог байлаа л та. Тэгээд сүүлийн үед бол аяллаа салбар, аялал юм тийм өнгө төрх имиж надад бол харагддаг болсон. Тэгээ мэдээж тантай уулзж байгаа сэтгүүлч болгоны ихний асуулт бол яагаад аялах болсон гэдэг асуулт байдаг баг. Та өөрөө ч энэ сэдвээр ярих дуртай баг. Тэгээд яагаад аялагч болсон юм бэ гэдэг асуултанд хариулна уу? Яг бүр яг анхны энэ санаа биш одоо дэлхийг тойрох гэх юм уу. Тэр нь болохоор манай аав надад нэг юм ном өгсөн байхгүй. Баг байхад 10 хэдтэй байхад Атлас Мира гэдэг дэлхийн газрын зураг гэдэг. Тэгээ тэр номоос л ерөөсөө ихсэн. Тэгээд тэр бол үндсэндээ багасаа гэртанд тэр газрын зургийг судалдаг. Хаана ямар улс орн байдаг, тийш яаж хурж болдог гэд тэгээд судалснаас бараг л миний анхны тийм мөрөөдөл ихсэн гэж боддог. Яг зүгээр яг энэ одоо энэ аяллаа гэх юм уу энэ ажлын гол ажлын зорилго нь юу байсан бэ гэхээр хөгжлийн нууцыг олж ирэх байсан. 2005 онд гэрээсээ гарахдаа за би одоо ингээд замд гарч ийн. Тэгээд би дэлхийн улс орнуудаас Монгол улсыг яаж дэлхийд нэгт болгох вэ? Тэр хөгжлийн нууцыг олж ирнэ л гэж гарч ирсэн. Баг хүүхд болгон л аяллаа тухай ном уншдаг үздэгтэй. А гэхдээ тэр зүйл танд өөрт чинь сэтэл өгнө гэдэг бол их сонирн байгаад байгаа юм л да. Одоо дэлхийн олон орны хөгжлийн нууцыг олно гэдэг айгүй том сонсогдоод байгаа байхгүй юу? Гэтэл бид нар энийг чинь баг салбар бүрээр нь ч одоо хичнээн жилч судалсан одоо нууцыг жорыг олохгүй юм шиг тийм зүйл байхгүй. Тэгэхэд өөрөө чи 2005 он гэдэг чи одоо насны хувьд 20 гаруй настай гэсэн үг. Тий 25 та. Тэгсэн мөртлөө их томыг харж гарна гэдэг жоохон нэг харанхуй зүйл рүү орж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг би хувьдаа ингэж бодож байгаа шүү. Мэдээж өндөр хөгжөлтэй орнууд нь яг юунд болоод байна? Тэр нийгмийн бүтцэн юу вэ? Одоо би ч олон улсын харилцааны мэргэжилтэн байхгүй. Яг зөвөр хөгжим болохоор хоббигоор хийдэг байсан. Тэгэхээр олон улсын харилцааны манай юу заадаг вэ гэхээр хамгийн зөв мэдээллийг олж хамгийн баттай их сурвалжаас нь л мэдээлэл авахыг л ердөө гол сурж байгаа зүйл шүү дээ. Тэгээд дээрээс нь бид нар чинь харилцааг төсгөд дунджаар ингээд 4-5 хилтэй чөлөөтэй ингээд мэдээллийг сурвалжийг олж чаддаг болсон болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа ч гэсэн нөгөөдөөгөр ердөө ингээд дэлхийн түүхийг харж байхад ч гэсэн яг түүхэн цаг үед түүхэн хүмүүс гарч ирээд түүхэн өөрчлөлтийг хийдэг. Тийм л байдаг. Тэгэхээр тэр яагаад тэгдэм бэ гэдэг чинь олно гэдэг чинь хамгийн чухал байсан байгаа. Аялах зорилго бол их олон янз байдаг л да. Та бол одоо ганц үе залуу байна. Ганц үе хүн аялах өөрийнхөө хоббиг хөөгөөд аялахад бол хялбар. Гэр бүлтэй хүн бол гэр бүлээрээ аялна гэдэг бол түүнээс тис өөр штэ. Одоо жишээлбэл ганцаараа бол асар хэрсдлийг үрж одоо магадгүй халуун оронд бол таарсан газраа одоо махны оройд хондогч гэдэг юм да. Гэр бүлтэй хүн бол тэгэх ямарч боломж авахгүй. Адаглал хүүхдүүдийнхаа аюулгүй байдал, хоол хүнсний асуудал гэдэг юм уу те. Тэгээд тухайн хүний одоо жишээлбэл хийж байгаа ажил карьерийн хувьд идэргээл тэгэхээр одоо цаана байгаа хитэмчэнд нь байгаа мөнгөтэй энэ бол бас холбоотой ямар буудалд буухуч гэдэг юм уу те. Таны 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл аялахад аяллахын зорилгууд ер нь өөрчлөгдөжсэн үү? Одоо хүмүүс л намайг бол нэг аялагч гэж бодоод байдаг шүү дээ. Ердөө ингээд хүмүүстэй уулзахаар ингээд аялж зугаалт юм байна гэж боддог байхгүй. Ингээд нэг сайхан буудалд очиод нэг тансаг газруудаар яваал байдаг гэл тий. Би ч юм болохоор 2005 оноос Бадарчин болсон байхгүй. Бадарчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн бүх юмас татгалзана. Одоо энэ эдийн шунал, одоо хувийн, өөрийн тий би миний гэх юмас татгалзаад тэгээд ердөө амьдралын утга учирыг олох гэж явдаг бясалгалын зам байхгүй. Тэгээ энэ хүмүүс одоо шашных гэж их андуурдаг. Шашных биш. Энэ ердөө л манай энэ хуучин түүхэнд ч гэсэн зан нозрогоос ахуулаад бүгдээрээ л яг энэ Бадарчин хийдэг байсан. Өөрөөр хэлбэл энэ өөрийгөө таньж мэдхийн тулд тэр хүн чинь нэг үлсэж цангах хэрэгтэй, ядар зүдрэх хэрэгтэй, ганцаардах хэрэгтэй, олон төрлийн хүмүүстэй уулзаж учрах хэрэгтэй. Энэ бүхэн замыг л туулдаг Бадарчин гэдэг байгаа байхгүй. Тэгээ 2005 оноос Бадарчин хийгээд үндсэндээ нодлон хүртэл. Тэгээд энэ Бадарчин хийсэн хугацаанд одоо дэлхийн 86 улсад одоо судалгаагаа хийгээ. Тэгээд тэр улсуудад Монгол улсаас урчлаад далбаагаа мандуулад явсан нэг тийм ажил явагдаад байгаа. Яг зүгээр энийг би яг заавал тодруулж хэлж байгаа шалтгаан нь юу гэхээр нөгөө л буруу ойлголт
аялж гин гэж ойлгоод байгаа байхгүй. Харин би эхлээд асуусан яагаад аялагч болдгийг гэдэг асуулт маань саяныхтай холбогдож байна л да. Одоо бид нар бол яг таны яг саяны ярьсан шиг одоо хүн бол эд хөрөнгө нэг чухал биш юм аа. Нийгэмд эзлэх байр суурь, за карьер те юм ажил энэ бүхэн бол зөвхөн хийсвэр зүйл юм аа гэсэн байр суурин дээр та байгаад байна шүү дээ. Яг ийм байр суурьтай хүмүүс бол Монголын нийгэмд бол тодорхой хэмжээнд бас байгаа. Тэрийг ерөнхийд нь бид нар бол нэг өөрийгөө олцсон хүн байна гэж нэг товчоор илэрхийлээд идэг шүү дээ. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг та хэдэн настай одоо юунаас авсан юм? Танд яагаад одоо магадгүй энэ сонсож байгаа хүүхдүүд 16 17 настай гэхэд та яг өнөөдөр шиг мэдрэмж байгаагүй үстэй байсан уу? Одоо эддэг магадгүй энэ үе рүү чи эргээд очив. Энэ хүүхдүүд бол одоо яг 16 17 тай тий? Тийм. За тэр үед чинь бол одоо миний төсөөлөл бол би одоо 23 дугаар сургуулийн сурагч байна гэсэн үг л дээ. Тэгэхээр сургуультай бол би угаасаа одоо нэг төрөлхийн нэг юм зан чанарууд байдаг ш. Зарим хүмүүс мандалдаг байхад зарим хүмүүс яг өөр ертөнцид амьдардаг ч юм уу тий. Зарим хүмүүс дагдаг ч юм. Би болохоор мандалдаг байсан юм шиг байна. Тэгээ 10 жилдээ байхасаа л ердөө ингээд 10 жилийн хүүхдүүдэд мандалаад соёл сургаараа сургаараа бол мандалаа. Юугаар яг яаж мандалаа? Сургаараа мандална гэж бас онготой байлаа шүү дээ. Тэгээ эрэгтэй хүүхдүүд чинь бид нэр яг хаа зүгээр одоо соёл урлаг байна. Ямар нэг шинэ юмар мандалдаг тийм. Тэгээ нөгөөтөөр би нэг багтаа нэгээс 5 дугаар ангид зөвлөлт холбоод бас амьдарч байсан. Тэгээд зөвлөлтөд амьдарч байгаа би орос хэлээр зөвөр ярьдаг, орсын мэдээллийн суугт чөлөөтэй орчдөг болсон болохоор өөр нэг мэдээллийн сурвалжуудаас бас нэг хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдийг олоод ялгчихсан. Тэр нь бас надад их нөлөөлжсэн л да. Тэгэхээр багшийн хүүхэд гэдэг чинь бас нэг өөр бодлого яваад байгаа л да. Дээрээс нь одоо багшийн хүүхэд гэдэг чинь манай гэрээ ханаар дөрөв ном. Миний үеийн хүүхдүүд ингээд гудамжинд юм орцонд ингээд хийх юмгүй ингээд хэсэл явж байдаг бол надад тэр номон дотроос өөртөө шаардлагатай хэрэгцээтэй мэдээллийг би олоод уншиж байгаа байхгүй. Нэг юм байд юм байна. Одоо юу гэдэг Европын соёл иргэншлийн тухай ч юм уу тэдний эртний домог судруудыг уншиж जैन тий. Тэр нь бас надад хөвшгөн нөлөөлсөн. За мэдээж аав ээж хүмүүжил бол биднийг бол ерөөхдөө бол чөлөөтэй өсгсөн. Одоо нэг яг ингээд нэг ингэж болохгүй, тэгж болохгүй гэдээ бариад идэггүй. Тэгээ даа хүүгүүд болохоор тэгээ хүүгүүдийг Монгол ёсонд бол ерөөхдөө их чөлөөтэй өсгсөн шүү дээ. Хүүгүүд өөрөө ингээд бүдэрж унаад тэгжээж нэг юм ойлгоод нэг эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдийг бол Монгол ёсонд бол илүү тийм хатуу юу өсгдөг. Ягаад бол эмэгтэй чинь гэр бүлийг авч явдаг гэдэг утгаараа. За яг дээрээс нь мэдээж манай эмээ өвөө нарын хүмүүжил бас нөлөөлсөн. За манай овг ухсааны хүмүүжлүүд нөлөөлсөн. За би болохоор ааваар болохоор Увс аймгийн Давстын дөрөвдийн даяаны ухсааных ааваараа. За манай ээжийн аав болохоор Аранга аймгийн Үлцэтийн Өөлд ухсааны Галданбаш тааны. За манай ээжийн ээж болохоор одоо энэ Төв аймгийн Хүнжүүл сумын тий. Тэгэхээр энэ нэг гурван өөр ухсааны хүмүүжил гэдэг чинь надад Монгол үндэснийг дотроос нь ингэж ядаж салгах тийм боломжийг бас өгсөн байгаа. За тэгээ манай өвөө болохоор цэрэг хүн байсан. Тэгэхээр цэргийн хүмүүжлэр бас багасаа хүмүүжсэн. Өөрөө л нэг хувийн зохион байгуулалт ямар нэг юм дандаа бэлэн байх, төрийн дуулд басах, тэгээ одоо нэг ёс жайгуудыг бол ясчсан дагах тий. Тэгээ энэ ингээд маш олон зүйлүүд ердөө хүнийг ингэж хөгжүүлж хүнийг одоо хүн болгоход бас нөлөөлд юм байна гэдэг бол одоо энэ залуучууд бас хэлмээр байгаа л да. За гэрийнх нь ер нь хэр таны одоо энэ ертөнцийг үзэх үзэл энэ байр суурийг хүлээн зөвшөөрдөг үү? 100% дэмжинэ. Өнөөдрийн одоо юу гэдэг энэ явж байгаа ажлууд амжилттай явж байгаа цорын ганц өртөө шалтгаан бол ерөөсөө гэр бүлийн 100% дэмжлэг. 2000-ад оны үед одоо электро хөгжмийг Монголд одоо үүсгээд залуучуудад анх өөр зүйл сонсгоод тэгээ хипхоп хөгжмийн урсгалыг одоо бас нутагшиж орж ирэхэд бас тодорхой хэмжээнд хүчин зүтгэсэн хүн өнөөдөр ингээд огт өөр болцсон сууж байгаа хгүй бидний өмнө. Энэ өөрчлөлт чухам юу вэ? Эсвэл таны амьдралын чинь одоо төлөвшлийн чинь цаг хугацааны өөрчлөлтүүд үү? Яг нь зүгээр түүхийг ерөөхдөө мэдчихэж байна л да одоо. Бид нар бол нүүдэлч хүмүүс учраас хувьсан өөрчлөгдөж байна. Тэ? Тэгээд гадны зөнд шашин, гадны амьдрал, ахуй бүх юмнаас авах гэх ухаанаар аваад хэрэггүйг нь хаяад байна. Тэгээд энэ бүх ингээд түүхийг судлаад хараад байхад ямар юм тогтож үлддэг вэ гэхээр уламжлж ирсэн юм тогтож үлдээд байгаа байхгүй. Бусад юмыг бид нэр ингэж аваад гоё юм байна. Гэхдээ энэ бол гадны юм байна гэдэг авцаа хаяад байгаа жишээтэй. Тэгэхээр одоо юу гэдэг 50 60-аад оноос хойш манад одоо энэ барууны одоо ингээд хувцс барууны Европын хувцс ингээд нэвтэрч эхлэв те. Энэ чинь бас нэг бодлоготойгоор явуулж ирсэн. Тэгээ тэрийг нь бид нэр ингээд авч хэрэгжилж үзлээ. Сонирн байлаа. За 90 оноос одоо юу гэдэг Америкийн соёл манад нэвтэрч орж ирлээ. Бас л авч үзлээ. Сонирн байлаа. Гэхдээ одоо би ингээд юу ойлгоод байна гэхээр энэ бүхний цаана Монголын юм шиг хамгийн гоё юм байна. Нөгөөтэйгөр одоо юу гэдэг сүүлийн аяллуудаас ч юм дандаа дээлтэг аялж байгаа гэж судалгаа хийж байгаа. Тэгэл одоо энэ Америк ч нөө Канада ч нөө энэ бусад улс орнуудаар ингээд дээл Монгол хувцастайгаа явахаар хүмүүс хүндлээд байна.
зүгээр нэг барууны хувцас өмсчихээр нэг цагаанч ч юм уу юун ч юм уу те нэг хинч мэддэхгүй нэг юм яваад байгаа шүү дээ. Яг үндэсний хувцастай явах хүмүүс яг хувцаард намайг таниад Монгол хүн байна гэд хоёрт намайг хүндлээд байгаа байхгүй. Одоо яг бол дэлхийн ихэнх ном судруудад ихнийх 10 жилийн одоо энэ манай залуучууд дэлхийн одоо улс орнуудын тухай түүх судалдагтай адилхан тухайн улс орнууд Монголын түүхийг бас судалдаг байгаа байхгүй. 10 жилээс нахуулаад за Монгол гэдэг бол ийм агуу үндэстэн байдаг. Дэлхийд одоо ийм өгсөн гэл одоо монголчуудын өгсөн юм бол дэлхийд маш их байна шүү дээ. Өнөөдөр одоо дэлхийн 200 гаруй улс орноос хамгийн их дэлхийд нөлөөлсөн улс нь монголчууд байгаа байхгүй. Тэ дэлхийд цаасан мөнгийг өгсөн, дэлхийд дархан цаасд газрыг өгсөн, дэлхийд үндсэн хууль одоо өнөөдөр дэлхийн улс олгон амьдраад байгаа хуулийг бид нар өгсөн байгаа байхгүй. Тэгээд дэлхийд одоо энэ нэг паспортын дипломат харилцаа байна. Энэ бүх юм одоо хүн төрөлхтөн өмнө монголчууд их гүрэн байгуулахаас өмнө хүн төрөлхтөнд ийм юм байхгүйсэн учраас маш их юм зөрчилдөөнд хөгжилгүй байсан байгаа даа байхгүй. Монголчууд гарч ирээ, эзэн хаан гарч ирснээс хойш дэлхийд ингээд соёл иргэншлийн шинэ мөрийг үлдээсэн гэдэг утгаараа өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй үндэстэн яарч Монгол байна гэдгийг би одоо сайн элийн хугацаанд ойлголоо шүү дээ. Одоо энгийн жишээнүүд байх нь гэхэд бид нар ингээд янз бүрийн аялагч, янз бүрийн улс үндэстэнгийн хүмүүс ингээд сүсүүн ширээний ард тэгэл юм ярьж суухад ингээд хүн бол өөрийгөө танилцуулна шүү дээ. Зарим би Америк байна, би Франц байна, би одоо Англи байна гэдэг ч юм уу тий. Тэгэхэд ингээд би Монгол байна гэхэд бүгд хангаачих жишээтэй. Тэгэхээр ийм улс үндэстэнгийн үр сад байх чинь энээс энүүгээр бахархаж явах суугаар гарах байгаа. Монголд ардчлал гараад харьцангуй хүн үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг болсон тэр цаг үеэс түүх соёлоороо бахархаж ярьдаг үндэсний дээл хувцаа бид нар өмсөх ёстой гэж ярьж гарч ирсэн хүмүүс маш их байгаа л да. Гэтэл тэр хүмүүсийн маань одоо хитээдсэн хандлагууд нь эргээд энэ зүйлийнхаа үн цэнийг бас унгаад ийн үгсэн хандлага байгаа гэдэг. Уу яг бай тэгэл юм чинь ингэж явж байгаа л гол цагтаа хүрдэ шүү. Тий. Тэгээ олон гişтэй үндсэндээ бид нар өөрсдөө л олох хэрэгтэй болчиход байна л да. Яг зүгээр одоо бид нар Монголд болохоор нэг юм шилжилтийн үе байгаад байгаа учраас бид нар дээрээс нэг юм мэдээллийн дан гэдэг юмнаар бид нар маш их хэмжээний гадны мэдээллийн дунд ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгээ одоогийн хотын залуучууд ч юм уу монголчууд болохоор ингээд үндэсний юм ингээд их үгүйсгдэг. Тэгээ дээлэхэр энэ ч хоцрогдсон гэдэг ч юм уу тий. Бас тийм биш байгаад байгаа хэрэг. Дэлхийн игээр ярих юм бол энэ бол өнөөдөр хамгийн гоё орчин үеийн гоё хувцас. Тэгээ дээрээс нь дээлтэй байна гэдэг чинь одоо гадаа сэрүүгэн байхад бол дээл болох гоё байна. Бүстэй байлгачж байна. Зарим үед одоо энийгээ нүмрөөд унтж байна, дээрлж байна. Зүр байгаа байдлаараа ч их гоё. Тэгэд энийг л би энэ залуучуудаа ч өнөөдөр энэ ойлгох гэдэг. Ердөө яг өнөөдөр ингээд нэг шилжилтийн 10 хэдэн жил, 20 жилийн ингээд юм үе байна. За тэр хамаагүй ирээдүйд бол угаасаа дээл гэдэг бол Монгол хүний нэгт одоо гол таних тэмдэг юм уу да. Энийг яаж сэргээх вэ гэхэл хүн болгон санаа зовох хэрэгтэй. Та одоо яг өнөөдөр Монголын нийгэмд байр суурь нь ямар байна гэж үзэж байна өөрийгөө? Яг би бол энэ одоо би энийг ингэж асуух гэдэг. Одоо бид нар монголчууд хэрвээ яг ингээл түүх соёлоороо бахархаад одоо үндэсний энэ соёл те ах уу энэ бүх дээл хувцас, соёл урлаг, ардын урлаг бүх зүйлээ үндэснийхээ бахархал олоод өөрсдөө амьдралдаа эргүүлж нэвтрүүлээд үнэт зүйлээ олгоод ингээ явлаа гэхэд бид нар дэлхийдээ ингээ зэрэгцээд байх болов уу эсвэл жоохон таслагдах болов. Энийг би одоо танаар төлөөлүүлж хараад байна шүү дээ. Та бол тэрийгэ улс дотроо ингээд өөрийгөө бий болгоцсон байна. Гэтэл энэ нь Монголын нийгэмд ямар байна? Ямар байр суурьтай гэж бодож байна та өөрийгөө? Яг жоохон хугацаа хэрэгтэй. Гэхдээ би болохоор ингэж бодоод байна л да. Бид нэр үндэсний юмаа сэргээснээрээ бид хөгжнө гэхээс хойшлохгүй. Яг тэгэхээр манай энэ үндэсний соёл гэдэг байгаа чинь яг Монгол үндэсний гэдэг бол мэдээж 812 жил
А гэтэл үндэсний гэдэг байгаа зүйл чинь тэрнээс эртний нүүдлийн соёл иргэншлээс гаралтай зүйл байгаа шүү дээ. Тэгээ энэ нь болохоор өнөөгийн одоо хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн эртний соёл иргэншил болчиход байгаа хгүй. Өөрөөр хэлбэл энэ олон мянган жил оршин тогтсон зүйл 30 жил юм уу 90 жилийн одоо энэ юунд бол алга болохгүй. Энэ бол буцаад босоод ирнэ. Гагцгүй энийгээ бид нэр хамгийн яаралтай хамгийн хурднаар босгочих юм бол бид нэр буцаад дэлхийд тэргүүлж болно. Тэгээд надад бол одоо юу харагдж байгаа дэлхийн 200 гаруй улс ингээд судлаад тухайн улс орны амьдрал, аж ахуй, сэтгэлгээ, шашин одоо энэ бүтцийг харж байгаад юу ойлгоод байгаа вэ гэхээр ердөө Монголын гарц бол ерөөсөө Монголоо л олох хэрэгтэй. Бид нэр Монголоо олж иж дэлхийд заах хэмжээний манад мэдлэг байгаад байгаа байхгүй юу? А гэтэл өнөөдөр бид нэр тэр их мэдлэгээ одоо өөрсдөө үнэлэхгүй, өөрсдөө мэдэхгүй тэг гадны одоо юу гэдэг шинэ улс гэдэг чинь дөнгөж нэг бий болсон хүнээр ярих юм бол залуу хүүхэд гэсэн үг байхгүй юу? Тэг тэр хүний юмыг дагаж дуурайгаад байгаа нь бидний хамгийн том асуудал болоод байгаа байхгүй. Тэгээ надад бол зүгээр ойрын ирээдүйд бол Улаанбаатар хот ч юм уу Монгол ч юм уу тэр шиг монголоор болно гэж харагдаж байна. За хоёлаа яриагаа буцаад аяллаа сэдв рүү оруулъя гэж бодож байна. Тэгээд би таны ерөн захин ертөнцид хуваалцдаг, өөрийнхөө блогоор бичдэг, аялж явах хугацаанд тэрийг хуваалцаж байгаа бүх зүйлийг бол уншигчийн хувьар бас харж исэн хүмүүсээ нэг л дээ. Тэгээд тухайн үед бол бас мэдэрч исэн. Аль улсад яаж явна, тэр дунд ядар зүдэрж байгаач байдал, бахархаж омогшж байгаач байдал мэдрэгдэжсэн л та. Хамгийн хэцүү зүйлүүд нь юу вэ? За яг зүгээр амьдралын гэж яриа одоо тий. Мэдээж нь замд бол хэцүү зүйл зөндөө байсан. Гэхдээ одоо ингээд бодоход амьдралын хамгийн хэцүү зүйл бол ганцаардал. Тэр юм байна. Яг бол за өвчин болгон угаасаа давдаг. Байгалийн чамаараа ингээд давал гараад ирдэг. Хамгийн хэцүү юм бол ердөө амьдралын бол ганцаардал юм байна. Тэгээ нэг л ердөө монгол хүн бас санджаах хэрэгтэй юм байна. Цаг хугацаа бол маш хурдан өнгөрнө. Тэгэхээр ойлгоо залуучууд ч гэсэн ганцаардахгүй байхын үднээс ердөө айл болох хань ижил те гэр бүл энэ зүйлийг бол маш эртнээс бодож энэ одоо юу гэдэг за мөнгө төгрөг бол нэг чухал биш ээ. Тэ? Яг нэг чухал биш гэдэг нь огт хэрэггүй гэж байгаа биш. Хэрэгтэй. Тэгтээ чухал биш. Эд хогшил бол бас л эд хогшил гэж яаж чухал биш юм байна. За одоо нөгөө нийгэм эзлэх байр суурь бол яг цагаад л бол бас нэг тийм чухал биш юм байна. Энийг л ойлгохын тулд бас энэ зам явсан байгаа байхгүй. Та ганцаараа явсан сонголт чинь ганцаардл байсан юм уу? Үгүй угаасаа бадарчин гэж тэгэл ганцаардлыг л тоолно гэсэн үг шүү дээ. Одоо энэ нэг бүх уяа сүлбэ холбоо юунаас салж иж энэ ертөнцийн амьдралыг хөндлөнгөөс харж дотор нь дээрээс нь орох тийм боломжтой болж эхэлж байгаа хэрэг. Гэхдээ та тийм сонголт хийгээд ганцаараа даван туулаад бүх зүйлийг мэдрээд хүнд хэцүү, сайн сайхан бүх зүйлийг мэдрээд одоо энэ залуучуудад тэрэн шиг хэцүү юм байдгүй гэж хэлж байгаа чиг сонирн байна л да. Тий, ганцаарл гэдэг л өстой хамгийн хэцүү зүйл шүү. Ялангуяа одоо жишээл үг дээ 30 40 гараад ихэд ганцаарл гэдэг бол бүр амар болж эхэлсэн шүү дээ. Тэр үед чи хүн угаасаа бүх юм үзье гэсэн юм уу үз чинь өдрөөс мэдсэн байдаг. А гэтэл яг өнөөдөр амьдралд хүн гэдэг амьтан чи өөрөө юм хос юм уу юуны зориултаа тийм амьтан нийгмийн амьтан байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр дундаа монголчууд чи их тийм ам бүлэрхэг те үр ээж аав нь үр хүүхдээ гэдэг үр хүүхд нь ээж аавыгаа ачилж хайрладаг юм цаанаасаа нэг тийм өгөгдөлтэй арт юм шиг те. Танилын тий. Энэ хугацааны тэр айхтар халуун орны өвчин эмгэг үлсэд цангах өдөр бол бас юу ч шээсэн гэж хэлсэн. Тэр бол яг хөө тэгээд хойд бол хэцүү. Одоо бодоход бол юу вэ? Хойд ч нэг хэцүү биш. Яг тэгвэл нөгөө нэг ямар нэгэн хүн хүрх газараа эхлээд харж хэрэгтэй. Тэгвэл замд байгаа зүйлүүд нэг асуудал санагддаг байхгүй. Тэ за энэ яг хөө ингээд өнөөдөр өвдөх юм байна. Өнөөдөр хэцүү байх юм байна. Гэтэ маргааш нөгөө өдөр жилийн дараа 5 жилийн дараа гэртээ хөрчин.
Тэ тэгээд ингээм амьдралд орчимж за энийг бол авчнаа. Тэгээд хүм тэгэл яг нөө хөрч цэгээл мэдж яхад бол замд тулгарх бүх юм харин бүр тэр чинь нөө хичээл болоо явчихж байгаа байхгүй. Гэрийнхэндээ хилдэг байв уу? Нуудаг байв уу? Нааша бол мэдээж холбоотой л байдаг. Яг нуун л да ихэнх хэцүү одоо жишээл мэдээж ээж аавын хувьд ингээд хүүн дайнтай газар явж ин тэ босгочдын дунд явж ин одоо нэгдсэн үндэсний байгууллагын нисдэг зэрэгээр дайны бүсээс гарч ин марж ин гэвэл бас сонин штэ. Тэгэхээр тэр болгоно нуугаад дараа нь бүр Африкийг гарсныхаа дараа тэнцээ тийм газар явлаа шүү гэж бичиж жишээ тэ. Ээж аав нь эндээс холбоо ярихаар юу гэж ярих вэ? Гэхдээ тэгээд хаана явна гэх үү эсвэл ээж бол илүү урам өгөх үү? Хизээ ирэх гэж байна л гин. Аав бол тэхгүй шүү дээ. Аав нэг эцэг хүн чинь нэг эрэгтэй хүүхдийг бол аль болох тийм юу өгч явах хэрэгтэй байдаг. Хаттай байх хэрэгтэй. Цаана энд юм байгаад тийм. Багаас нь ингээд төрүүлээд үсгээд том болгоцсон гэхэр чинь бас өөр л байгаа шүү дээ. Гагцгүй зөөр нэг ээжийн хувьд болохоор жоохон эмхтэн хүн чинь бас нэг эртөө нэг бол арай жоохон тийм уян зөөлөн байдаг юм шиг. Гэр бүл өөр хүүхд нэхгүй ээж аав нь. Тэр бол өдөр болгоно. Уул нь өнөөдөр нэг ганц энэ сэдв ярихгүй гэж бодсон чинь бас одоо энэ сэдв яагаад ярихгүй гэж бодсон. Яг зөв миний хувьд бол өдөр болгоно энэ сэдв болохгүй. За өнөөдөр нэг энэ сэдвгүй явуулсан. Ээж аав асуухгүй гаргалаа даа гэж бодсон. Би угтаад асуусан. Тэгээд найз нөхөд асуун. Энэ сэдв бол яг ярьж байгаа. Гэхдээ энэ бол бас л шийтгэл ёстой. Энэ бол зөвөр баг үүрэгтэй гэж хэлэх юм да. Тийм. За. Та өмнө нь ерөн сайн уу сайн нэвтрүүлгийг үзэж байв уу? Үгүй. Би бол нэг жуулчин шиг байгаад Монголд ирээд явцдаг байсан. За. Сайн уу сайн нэвтрүүлэг маань бас өөр ингэсэн онцлогтой. Нэвтрүүлгийнхаа зочинд зориулж бас гинтийн зочин өрсдөг юм. Тэгвэр их онцлогтой. Хоёулаа студид яг одоо нэг гэр хүмүүстээ зочих таагаад яриага өргөлүүлээ тийм үү. Плахад билнэ. За. Сайн нэвтрүүлгийн урилгаар зочны маань хайртай ээж оюун чимэг хүрэлцэн ирсэн байна. За сайн уу? Урилгын маань хүлээвч хүрэлцэн танд баярлалаа. За. Ястаа хасах. За, яаж нэг ихлэ уулзч одоо энэ цамц. Тэр өглөө салсан чи. Яаж нэг уулзч. Мондөг шүү миний. Тийм баха. Тийм баха гэж яаж үзье? Гэхдээ мэдээгүй л дээ зүгээр. Хин байж чадах гэж бодож ирсэн. Та хэлсэн юм уу? Өглөө ярилцсан. Ярилцсан шүү гэлэхгүй юу? Өнөөдөр 12 цагаас бид нар ч л ярьсан байсан шүү дээ. Ээж бол мэдгүй шүү дээ. Ярилцсан шүү гэлэхээр энэ байхгүй яагаад ээж мэдж байгаа. Бас нууц алдах гэжсэн байх шүү. За. Төсөөс телевизээр сайн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүлээн авч үзэж байна. За өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин олон улс судлаач за Бат овогт Жамбал сүрэнгийн зол баяр буюу Амар. За дөнгөж сая нэвтрүүлгийн маань урилгаар бас нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирлээ. Зочны маань хайртай ижи оюун чимэг. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамт олонны урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Сая бол мэдээ зочноо урих гад яриаг эргээд тэр сэдв рүү оруулж байлаа. Тэгээд яг зочноо оруулж ирэхийн өмнөх нь та хэллээ шүү дээ. Нээж л их хэцүү байд юм да. Ижийнхаа сэтгэлийг бодохоор л тэнд ярих болгонд хизээ ирэх үү гэж асуудаг гэдэг. За 2005 онд хүүн энэ шийдвэрээ та бүхэнд хэлэхэд ер нь хэрхэн хүлээн авсан бэ? Ээж хүний хувьд. Анх эхлээд аялд гарахдаа би ерөөс нь 2 жил гар орчим яваад тий ерөнхийдөө Европын орнуудаар ороод ирнэ гэж хэлсэн. Гэхдээ 2 жилийн хугацаанд бол одоо ээж авгаа амьд байгаа дэр ерөөс нь ир хүн залуу хүн байна ерөөс юм үзэж нүл тайлбар дэрэг нөхөө явуулгүй яах вэ гэдэг ерөөсөө маш сайхан дэмжиж явуулсан. Тэгээд явчихад байж 2 жил гарan боллоо. За тэгээд л нөгөөдх нь цаашлал 3 дахь жил боллоо. За тэр хугацаанд чинь тэгэл одоо бүр холбоо барихгүй 3-4 сар болчлаа. Тэгэхээр л хэцүү юм байлаа. Ёстой гэсэн нөгөө дээр тэнгэр холдоор газар хатуу гэдэг чинь хинт хэлэхүүдээ бид нар чинь тий. Тэгээд нэг өдөр Америкаас нэг манай том хүүгийн найз нь ярьсан гэд найз нь хэлэхгүй юу амаа юунд Африкт жоохон хүнд өвчтсөн байгаа юм билээ. Та нар сонссноо гэж тэгчээр л ерөөсөн зур пал гэл явчихдаг юм билээ тий. Тэгээд одоо хэзээ холбоо барих уу яах вэ их үү гэл тэгээ байж тлашгүй би нэг имлгээс гараад одоо тэгээд жоохон гайгүй болж байна гэд. Тэгээ миний хүч нэг совинтай өгдөгчтэй. Явхахаа өмнө 2 дахь CD-н дээр нэг дуу бичүүлдээсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор ээж хүн сайн явж гин шүү гэж нэг юу. Тэгээд би чи хаяа хямрахаараа ингээл тий тэр хөгжмийг тавих аягүй дуртай. Тэгэл нэг дуугийн сонсчохороо за нэг хүн сайн явж байгаа юм байна гэд өөрийгөө тайвшруулдаг. Хүнд аял байсан 4 жил 6 сар гэдэг чинь маш хүнд аял байсан тий.
Тэгэл ярихт нь одоо та өөрийнхөө энэ дотор сэтгэлийг илэрхийлэх үү? Эсвэл эргээд хүүгийнхаа сэтгэлийг бодоод сайн явж гин үү гэдэг. Тийм энэ хүү сайн явж гин үү гэдэг. Тэгээд ерөнхийдөө хизээ ирэх үл гэдэг. Ерөнхийдөө миний өмнөөс ярьдаг хүн нь аав нь. Тийм аав нь бол бүх юмны жорыг тааруулаад гэж одоо утахгүй ирнэ гин. Тэгэл миний хүү хизээ ирэх үл гэдэг. Тэгэл одоо утахгүй очин гисаар агаал нэмэгдсэн чинь 4 жил 6 сар яг ирэх болцсон чинь айгүй хурдан юм шиг яг хүлээхэд бол маш хурдан хугацаа байсан тийм. Миний энэ чинь Монгол улс чинь 5 удаа явсан байгаа байхгүй. Техник тойрог нь болохоор 4 жил хагас гэдэг одоо энэ Африк нэрийг оруулж ирээд дараа нь Америк гэдэг яг ингээд Монголоос тушаа гараа явуулсан байхгүй. Тэгээд анх замдаа гарахтаа шин би энэ Европоор дээгүүр тойроод ороод ирнэ гэж хэлсэн. Тэгээд яг ингээд нөө дэлхийг тойрно бас яваад ирэхээр нөгөө энэний цаана юу байгаа бол гэсэн сонирхол төрөөд яваад идэг байваа тийм. 2-3 сар холбоо барихгүй байна гэдэг тэр боломж таардаггүй байсан юм уу? Гэхдээ тэгээд Африкийн ширэнгээ ойж явж байгаа шүү. Нэг ширэнгээ ойноос гадна нөгөө өвдсөн. Өвтэй нөгөө Африкийн одоо тэр шумуулын өвчин гэдэг хүнд юугаар чинь 2 дахь өвдсөн били. Тэр хугацаанд бол холбоо барих ямар ч нөхцөл байхгүй. Тэгээд манайх чинь ерөөсөн тэр Африкийн тэр орнуудтай холбоогүй юм билээ шүү дээ. Гадаад явдлын яамны шугамар сайдын яамч байхгүй. Тэгээд бид нар ч одоо гадаад явдлын яамн дээр очивол ийм юм улстай холбоо байна уу? Холбоо барих юу байна уу гэж ерөнхийлөгч хүртэл бид нар тэр үед ч бас ингээд холбоо барих юу сав гац байна уу хүртэл бид нар бас захын тэр хэлгээжсэн л та тийм. Маш хүнд хэцүү аяллаг бол эхний 4 жил 6 сар туулаад ирсэн миний хөө. За, ирээл дахиад явна гэхэд нь одоо яаж хандав? Эхлээд бол их сайхан хүүдээ хүндэтгэлтэй хандаж ээж аавынхаа бид нөгөө газар үзгэдэг Монгол ухаанаар хандсан юм. Тэгээд тэр хүнд аяллыг давж ирчгээд миний хүч нь өөрөө бас одоо анхныхаа номыг гаргалаа штэ. Тийм Монгол Бадарчин гайхамшигч ертөнцгээд тэр ном бол маш их хүмүүст очсон, маш их залуучууд тэр номыг уншсан. Тэрийгөө ч гэсэн би одоо хүүгээр бас их бахархаж байлаа тийм. Тэр хүнд аяллыг хийгээд хүний газар хоолтой хоолгүй нойртой нойргүй тэгж явж иж хажуугаар нь интернетэд одоо ерөөсөн цаг алдалгүй очисон газар болгоныхоо одоо мэдээллийг интернет тавьж исэн гадаад дотоод байгаа маш олон монголчууд тэр мэдээллийг уншиж тэргээр бас миний хүүхд их дэмжижсэн. Тэгээд бид нар ч гэсэн одоо ард нь бас тэрийг сонсоо за миний хүү сайн явж байгаа юм байна. Миний хүү юу хийж явж байгаа зүйл утга учиртай тийм. Тийм учраас би хүүгээрээ маш их бахархдаг хүүтэй хайртай шүү гэж тийм. За, амай манаас түрүү хэлсэн л дээ. Миний өнөөдөр бас энэ анх зорж эхлүүлжсэн зүйлийнхаа өнөөдөр ард гэж хэлэхгүй тий? Бас ингээ амжилттай өнөөдөр хүртэл явж байгаа маань яг харахгүй намайг ойлгодог гэр бүл гэж хэлсэн л дээ тий. Тэгэхээр за би одоо асуухаас өөр аргагүй нэг асуулт байна л да. Одоо эрүүл мэндийн хувьд бол асар их асуудалтай болсон гэдэг. Одоо энэ мэдээг ер нь хизээ яаж мэдээд сонсов? Одоо ер нь ямар явцтай байна? Гэхдээ энийг бол бид нар ингэж бодож байсан та. За миний хүү ямар ч гэсэн 88 орн болгочлоо тий 88 орноос аяллаасаа ирээд за одоо нэг нутагтаа ерөөсөн чинь бас нэг 4 ном биччихсэн шүү. Энийг би 9 ном бичиж 9 ном үлдээх ёстой шүү гэд ингэжсэн хүн чинь бив гинтл ерөөсөн гэдэг эрүүл мэндийн хувьд байгаа асуудал үүсэж эхэлсэн. Тэгэхээр нөгөө их тийм хачаалтай байгаад одоо жишээ нь нэмэх 40-50 градус тэгээд бүр хасах 50-60 градуст ингээл одоо цаг агаарын байдалд ч тэр хоёрдугаарт бол 11 жил одоо 20-30 кг байнгын үрж явна. Тэр одоо тэр урзаал гэж чинь үрж авахгүй бол тэнд дотор чинь өөрийнх нь бүх юм байна шүү дээ тий. Одоо тэрийг үрж явал байнгын явган нүцгэн тэгэл одоо халуун талж хүйтэн төрдөг. Тэр одоо юу ч бас нөлөөсөн байж магадгүй. Тэгээ хоёрдугаар зүгээр нутагтаа ирчээд бас жоохон амраад тэгээд бас нэг жоохон биедэнд ийм нэг өөрчлөлт байсан тэрнээс илэрсэн юм болов ч гэж бид нар ингэж бодоод тэгээ юм нь бас гарц байгаа. Тийм учраас миний хувьд одоо тэрийг ялан дийлэх гэж бодож байгаа шүү дээ. Угаасаа баг. Тэр бол хүнд асуудалтай. Тий, үнэхээр хүнд асуудал. Энэ би болохоор зүгээр надад яаж харах юмыг нэг яаж харах вэ гэдэг чинь амар гонцлог байдаг л да. За яг зүгээр яг эрүүл мэндийн юуны талаас ярих юм бол маш том асуудал. Одоо үндсэндээ би 2 өдрөөр амьдарч байна шүү дээ. 2 өдөр нэг аппаратанд ороод 1 өдрийн амь аваад амьдраад дахиад аппаратанд ороод цусаа цэвэрлээ ингэ явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь одоо бүх цусыг ингэж 4 цагийн хугацаанд гаргаад нэг фильтрт оруулаад цэвэрлээ буцаж оруулдаг ийм аппаратанд явж байгаа байхгүй юу. Гэхдээ би тэрийг яаж харж байгаа вэ гэдэг чинь маш их онцлог тал байна л да. Надад болохоор за машины нэг моторын нэг юу штэ фильтр штэ. Миний фильтр өдөрсөн юм байна. Тэ? За энэ фильтр бол асуудалтай байгаа маань. Гэхдээ энэ фильтр бол
асуудалтай байгаа ч гэсэн өнөөдөр эрүүл мэндийн манай салбар бол надад бол амин өгч болж байгаа юм байна. Яг хөө аппарат бол хүнд байгаа. Аппаратын орой ингээд маш олон юм туулж шít одоо тийм өдөр болгон туулж байгаа. Гэхдээ надад ингээд амьдрах боломж байгаа байхгүй. Өнөөдөр би ингээд танай залуучуудаа сууж ингээд чинь манай эрүүл мэндийн салбар надад ийм одоо өдөр төгсөн учраас би өнөөдөр нэг өдрөөс амьдрах боломж байна. Гэхдээ би энэ өдрийг яаж өнгөрөөх вэ гэдэг чинь миний үнц нь тэрэнд байгаа байхгүй. Тэгэд одоо юу гэдэг 20-30 жил гэж ярих болчихж байгаа шүү дээ. Өнөөдөр за энэ 7 хоногт 3 удаа аппаратанд орох юм бол энэ хугацаанд нь үлдсэн хугацаанд нь би нийгэмдээ юу хийж чадах вэ? Одоогийн ингээд эрүүл мэндийн салбар дээр яг энэ бол шийдэж болохоор асуудал гэж байгаа. Гэхдээ яг надад болохоор юу гэж бодож байгаа гэхээр би энэ дотор ороод одоо эрүүл мэндийн салбарыг яаж хөгжүүлж болох вэ гэдэг юм хийгээд яваад байгаа байхгүй. Одоо би өөрөө дотор нь өвдсөн байгаа хүний хувьд болохоор за манай эрүүл мэндийн салбар гадаад Америкийнхаас юугаар ялгаатай байна, Канадаас юугаар ялгаатай байна. Яавал бид нэр илүү олон хүнээ аварч чадах вэ? Тэ? Одоо миний зорилго юу вэ гэхээр энэ өвчтэй байгаа ч гэсэн би энэ асуудлыг заснаа. Засч чадна. Ягаад гэвэл угаасаа болдог. Бүх юм яг зорьсон байхад болдог аахгүй. Тэгэхээр тийм л юм одоо хийгээд байна. Тэгтэл их санаа шүү дээ. Одоо ингээд яг тэр өвдөд за эхний бид нар чинь 3 сар бол ерөөс уучраа болохгүйсэн тий. Одоо яг ингээд бүр бөөрийн юм дутагталд орчихлоо. За одоо яах вэ? Хаана хандах вэ? Тий. Тэгэл одоо хүн чинь хамгийн ихний ээлжинд л ерөөсөн л ам дээр очдөг юм байна тий. Одоо бариач нар дээр очиж үзүүлж харуулдаг юм байна. Тэгээд хүүдээ юу гэж хэлсэн гэхээр бид нар нэг л юм хэлсэн. За миний хүү ийм өвчин эхэлж байгаа юм байна. Наадах нь зүгээр эхлэл байгаа юм байна. Тийм учраас миний хүү нэгдүгээр цэцгэл санаагаар унж болохгүй. Хоёрдугаард бол одоо би өвдчлээ гэж залуу хүн хэвтэж болохгүй. Тийм учраас миний хүү маш их зоригтой байх хэрэгтэй, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй, ажлаа үргэлжлүүлчих юм миний хүү. Чи одоо ингээд Монголын ард түмэн чамайг ингээд 4 Батнам гаргачихсан. Дараагийнх нь ном хизээ гарах гэж юм гэдэг хүлээлттэй байгаа үед миний хүү ерөөсөө өвдөж болохгүй баш гэл. Тэгээд миний хүү чинь аюулгүй зоригтой шүү дээ. Ерөөсөн нэг сар гарan баха. Ээж авдаа ч хэлэхгүй эмээгээр эмээ одоо 80 гарцсан манай ээж байдаг байхгүй юу. Тэгээд 80 гарчсан. Ээж эмээ дээр очичихсан. Эмээ өдөр хоол цагийг хийж өгöd. Тэгээ хоёулаа тэнд эмээгийнхэн туслан дээр байжгаад номоо бичээд тэгээ бас юм хийн гэдэг чинь бас их учиртай шүү дээ. Тэгээд ерөнхийдөө өөрөө их тийм хөдөлмөрч хүүхэд маш тийм завгүй байх дуртай. Эрүүл мэндийн дараагийн гарцсан юу вэ? Одоо харьцангуй бас дотоод бас эмчилж юу яаж болж байгаа. Тэгээд ерөнхийдөө л одоо бидний хувьд бол донор солиулах асуудал шүү дээ. Өөр одоо ямар ч эмч юу аахгүй. Тэгтэл манай монголчууд бас их мундаг. Одоо 12 сард бол маш их олон хүмүүс уцтлаа. Америкт байгаа монголчууд байна, Германд байгаа монголчууд байна, Шведээс монголчууд ерөөсөн энэ өөр бас нэг олонний танил хүн гэдэг чинь бас арай өөр юм байна. Тэр амарч ийм хүн төвчөнд туссан байгаа юм байна шүү дээ. Манай монголчууд энд эмнэлэгт эмчнэр байгаа. Тийм учраас бид нар өөрсдөө ярьж байгаад энэ асуудлыг шийдэж өгье. Ерөөсөн хүрээд ирүүл яасан гэд. Тэгээд ерөнхийдөө 12 сард бид нар миний хүү ерөөсөн явуул яасан. Ерөөсөн хэдүүлээ явъя гэсэн чинь Монголын эмчнэр одоо маш чадaltaй болцсон шүү дээ. Тэгээд дэлхийн хэмжээний шагнал аваад одоо ингэж ирж байхад би ерөөсөн Монголд л энэ одоо энэ донорын асуудлыг шийдвэрлэхээр ерөөсөн Монголд жоохон хүлээлттэй энд ерөөсөн асуудал юу вэ гэдэг. Тэгээд бид ийш тийшээ явуулгүй ингээд. Яг ба тэгээд нөгөө нэг яг аппаратанд оронгууд маагч манай 3000 орчим хүн байгаа байхгүй. Яг миний энэ зовлон одоо туулаад явж байгаа. Тэгээд би болохоор юу гэж бодож ирсэн гэхээр за ерөөсөн яг 12 сард шууд ингээд одоо гадаад байгаа зөндөө олон хүмүүс шууд хүлээгээд авчих гэж байгаа байхгүй. Хүлээж аваад онц монгосын ягаад эмчлүүлээ гаргах чигээ. Би болохоор үгүй тэгэхлээр энэ хүмүүстэйгээ дай. Тэ энэ би өөрөө мэдрээ энэ өвчнийг би мэдрээ одоо тэр аппаратанд орох нь ямар юм байдгийг манай эрүүл мэндийн салбар юу гэдэг ингээд тэгээ би сая үндсэндээ нэг 5-6 сар гарав яг бусад хүмүүстэй адилхан юунд орж байгаа байхгүй тэгжээж би нэг ойлгож байна тэгээ 4 цаг хугацаанд бүх зүйл болж байна энэ доктор байгаа нь Та энэ хугацаанд та тэгээд энэ салбарт нь ойлгуулж чадвуу, таныг сонсвоо. Гэхдээ одоо хичээгээл байна. Яг үндэ ихэд нөгөө нэг энэ одоо бидний яриад байгаа нарсан засагч өөрөө
мэрэгжлийн бус хүмүүсийг ингээд төрд гаргах тийм системийг бүрдүүлээд өгч байгаа байхгүй. Зөвхөн манайд ч биш. Африкт яг тийм байна. Энэ системийг авсан улс олгонд энэ давбарууд байгаа байхгүй. Хэл соёлын судалсан юм уншаад явж байгаа шүү дээ. Гагцгүй би тэр газар нь очиод үзээд байгаа байхгүй. Энэ онол нь энэ ч тохирд юм байна. Энэ онол нь энэ ингэж тохирд юм байна. Тэгэхээр яг бид нар тохирсон юу байна? Энэ системийг бид нар нэвтрүүлчих юм бол дэлхийд нэгдүгээр улс болох. Дэлхийд нэгдүгээр улс болох шаардлага нь юу вэ гэхээр өнөөдөр дэлхийг өөрчлөх шаардлага болчиход байгаа байхгүй. Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн тэр чигээр буруу яваад эхэлсэн. Буруу юм сүсгэлээд, буруу юм литгээд, буруу замаар яваад байгаа учраас тэрийг өөрчлөх арга нь бол монголчууд биднэрт л байгаа. Ягаад бол бид нар энэ хорвоогийн хамгийн эртний соёл ирвэжлэх байхгүй. Тэгээд тийм юм л одоо миний гол зорилго болчиход байна. Тэгэхээр бусад өөр жижиг сажиг юм ерөөс ямар сонирн биш байна. А яг зүгээр яг одоо ингээд юм хийгээд байгаа шалтгаан юу гэхээр хүн ингээд хүнд өвдөх үед хэвтэрд маш их хугацаа зардаг. Одоо түрүүний дээр хэлж байгаа ном бичнэ гэдэг чинь өдөрт 1 цаг 30 минут л надад цаг гарч шít. Нэг босч ирээд ингээд тэр үед чинь бол бүр хүнд байсан үе юм чинь. Гэхдээ цаг 30 минут миний хувьд бол ямар их юм хийж болох вэ? 1 цаг 30 минут шүү дээ. Бусад бүх үед нь тэгэл нэг өвчин юмдад шаналж байгаа. Тэгэд одоо сая ч гэсэн ингээд аппаратнаас гарч иж байгаа нэг өдөр нь энэ өдрүүд ашиглах юм бол би монголчууд ямар их юм хийж болох вэ гэх тэргээд ач холбогдол өгöd байгаа юм. Би амайг сайн нэвтрүүлэхэд өөрөхөд лав гарагт тийм миний аппаратгүй өдөр тэгээ гэсэн надад нэг талаар хэцүү сонсогдсон л доо тэр тийм. Гэхдээ та альва зүйлийг ямар өнцгөөс харж байгаа энд бол бид хүндэтгэлтэй хандлагагүй яах вэ? Тийм хамгийн чухал байгаа даа. Ээж нь өнөөдөр хүүгийнхаа нэвтрүүлэг дээр одоо цаг гаргаад ирлээ. Мэдээж доторх хайраа илэрхийлэх нэг алхам бол энэ байна. Тэгээд би нэвтрүүлэхдээ ээжтэйгээ орж байгаа зочид дээр нэг хүсэлт тавьдаг юм л та. Ээжтэй зориулаад нэг гоё дуу, нэг бадаг дуулж өгөөч гэж би заавал энэ хүсэлтийг тавьдаг. Манай ээж миний нэг би одоо нэг хөөмилдэг. Тэгээ ээж бол хөөмилүүлэх их дуртай. Би яг энэ хүсэлтийг тавихаар тэгээ миний одоо яг юу гарах уугүй юу бас нэг юм жоохон байна. Тэгээд хөөми болохоор яг одоо энэ дүүнер гэсэн Монгол хүн болгон хөөмил сурах хэрэгтэй. Хөөми бол ганцаарцсан үед хөөми бол хань болно. Өвдсөн үед хүч өгнө. Хайр нутагт гэрлүү хүргэнэ. Тэ? Ямар нэг юмны учир нь болохгүй бяцлах байгаа үед хөөми бол хөөми чинь биднийг энэ нэг юм тэнгэртэй холбоо, энэ бүхэмтэйг холбоод нэг юм болгоод байгаа шүү дээ. Тэгэд хөөмиг бол яхаа зүгээр миний хувьд бол энэ хол нутагт одоо жишээл Африкт ингээд маш их ядраал ингээд өвдөөл эхлээд битгэрээд эхлэн шүү дээ. Тэгвэл удаан хэмжээд яг хөөмилэн бол би Монголын хээр талын салхи татаад дэлхийч угаасаад нэг шүү дээ. Тэ? Дэлхийн ээжд ямар тийм хил хязгаар гэж байх биш. За би хөөмилж нэг үзье төхөө болохгүй юм магадгүй шүү. Эндээс хол явах гэдэг. Яг сая юу төсөөлөв та? Гэхдээ энэ энэ хөөмийн нэг одоо бид нэр хөөмийн чинь хоёр төрөл байгаа даа шүү дээ. Нэг нь болохоор урлаг хөөми гэж байгаа. Тэр нь болохоор одоо хөөмийнээс нь бид нэр бетоныг үлч тоглож байна шүү дээ. Нөгөөх нь болохоор одоо бидний нэг юм дотор сэнэглээд байгаа тийм байгаа даа. Үг ээжтэйгээ холбогддог. Одоо яг зөвхөн залуучууд дүүнертэй би захимаар байгаа гэх одоо монгол хүн бол тэнгэрчтэй. Гэтэл ингээд өнөөдрийн шинэ үеийн залуучууд ягаад бид нар нэг 80-ад оноос энэ Ахмад үе, залуу үеийн холбоос нь тасарсан юм шиг байна. Одоо манай 1980-ад оны ягаад бол зөндөө олон залуучууд гадаашаа явсан. Дээрээс нь гадны нүүн мэдээллийн маш их хэмжээний урсгал орж ирсэн 80-90-ад оноос юм уу те. Тэгээ тэрнээс болоод одоо үеийн залуучууд ингээд
тэнгэр шүтэн гэхээр одоо бөөм үргэлжлэх андуурдаг. Одоо тэнгэр шүтэн гэдэг энэ ч байна бөөм үргэлжлэх шал өөр юм байхад энэ хоёрыг андуураад байна гэсэн үг шүү дээ. Дээрээс нь тэнгэр шүтэнийг шашин гэж бас их андуурд юм байна. Тэгээ одоо ингээд зөндөө олон хүмүүстэй ингээд уулзаад ямар юу шүтэн гэхээр би тэнгэр шүтэнтэй гэхээр шашинтай юм уу бөөгийн шашинтай юм уу гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд тэнгэр шүтэн гэдэг бол маш энгийн юм дүүнэртэй тайлбарж хэлэхэд за одоогийн хэлээр ярих юм бол тэнгэр шүтэн гэдэг бол дэлхийн ээж гэж байгаа юм байна. Тэгээ дэлхийн ээж гэдэг бол одоо амьд гэдэг нь бол одоо бол бид нэр маргаангүй шүү дээ. Тэгээ дэлхийг сансарлуу нээсээ дэлхий гэдэг бол яг энэ амьд юм молекул шиг юм биетэй юм байна. Дотроо зүрхтэй одоо суцтай гол нь бол одоо ингээд суц шүү дээ тий. Тэгээд ингээд өөрийн юутай одоо яг л үнтэй адилхан шүү дээ. 60-70% шингэнтэй устаа тий. Яг л ийм дэлхийн ээж үт юм байна. За дэлхийн ээжийг тэнгэр эцэг хамгаалдаг юм байна. Тэнгэр эцэг гэдэг юм дэлхийн ээжийн гадуур бүрхүүл байт юм байна. Тэр нь огторгуугаас хамгаалдаг юм байна. Одоо энэ маш энгийн имийг л бид нэр мартаж болохгүй байна. Шашин гэдэг юм бол тусдаа өөр ойлголт өгд юм байна. Энийг нөө ялгаж салгаж ойлгохгүй бол энэ дөр хүмүүс их андуурт юм байна. Гагцгүй одоо нэг шинэ янз бүрийн үзэл бодол мод гарч ирээд энийг ингэж үгүйсгээд байгаа боловч эцэс нүдэнд хамгийн удаан амьдэрсэн соёл иргэншил тэрний итгэл бишрэл нь хамгийн үнэн байна. Хүн гэж бол ингэж амьдрах ёстой. Хүн бол ийм одоо энэ нь бол зөв, энэ нь буруу гэж заасан. Тэр нь бол шашин юм байна. Тэ? За дээрэс нь буддизм гэж буддийн гүн хаан гэж байд юм байна. Одоо манад бол буддизм чинь нэг бас шашин мухар суурчод байгаа шүү дээ. Зөвхөн моны бадмихом гэж хичгээр зүгээр болчтой гэж бодод байгаа. Буддийн гүн хаан чинь тарин шүү дээ үндсэндээ тий. Одоо хэмрээсэн гэж өглөө босоо бүх юм сайн болно гэж бодоод эргэн тойрны хүмүүсээ сайн сайныг түгээх юм бол тэр бүхэн буцаж ирнэ. Тэр нь зүгээр хом божоо мөгө төвдөр л уншиж байгаа нэг юм байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх төөрөгдлүүдэд бид арилгахгүйгээс болоод өнөөдөр ингээд сэтгэлийн төөрөгдөл одоо оюуны төөрөгдөл тэгэхээр нийгмийн төөрөгдөл ингээд яваад байгаа хэрэг. Энийг засгаад яг боломж гарах болгон дээр л би хүмүүст ингээд тайлбарлаад байгаа. Тэнгэр шүтэн гэдэг бол шашин биш ээ. Тэнгэр шүтэн гэдэг бол бид нар энэ дэлхийн ээжтэйгээ тэнгэр эцтэйгээ холбогдож байгаа энэ маш энгийн зүйл байгаа юм аа. Одоо дэлхийд нэг эко ногоон гэж хөгжөөд байгаа. Тэр чинь одоо бидний шүтэн яваад байгаа шүү дээ. За таны хувьд хүүгийнхаа энэ үзэл ертөнцийг үзэх үзэлтэй үзлийг хүнддэгдгүү санал нийлдэггүй? Хүндддэг тийм ерөнхийдөө би хүүгээ хүндддэг. Яг бол хүүхдүүд бол ерөнхийдөө чөлөөтэй сэтгэж тийм эдгээр бол одоо хүн чинь ерөөсөн энэ нэг л ирээл нэг л буцсан шүү дээ. Энэ хугацаанд бол өөрийнхөө хийх ёстой юм хийж тийм үлдээх ёстой тийм учраас бол зөв юмны төлөөл явах ёстой гэж би боддгийн тийм. Манай тэр юуны судал дээр болохоор 9 үед нэрээ сайнаар дуусгал амьдрсан тооцсон гэдэг. Өөрөөр нэг үеийн амьдралыг бол нэг чухал бишээ. 9 үед нэр чинь сайнаар дууссан бол энэ чинь хамгийн том хойч үедээ үлдээж байгаа. Одоо юу гэж хэлэх юм бэ? Хүн болж төрсний утга учирыг тийм. За, баян чимэгчтэй баярлалаа. Нэвтрүүлгийн маань энэ хэсэгт бас хүдээ хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд бүх зүйлийг даван туулаад үзэл санааг нь дэмждэг хүмүүсийн оролцоо, сайхан сэтгэлд хүмүүсийн оролцоо, тэгээд Монголын эрүүл мэндийн салбарын алтан гартаа гайхамшигтай эмч нарын ач тусаар бид нар бол сайхан мэдээ сонсно гэдэгт итгэж байна. Тэгээд таны одоо хүүдээ бас үргэлж хилдэггүй. Гэхдээ одоо яг одоо хэлээсэ гэж бодож байгаа үгсийг та хүүдээ зориулъя хэлнэ үү? Тий, миний хүүдээ л одоо хүчтэй байх хэрэгтэй. Тий, ерөөсөн шантарч болохгүй тий. Тэгээд миний хөвд дэмждэг ард нь одоо мянган бас залуучууд Монголын ард түмэн биш үү. Тэдний одоо өмнө ингэдэг ийм сайхан үйлс хийж бүтээчгээд тэгээд өнөөдөр бол одоо өвчнөд бол ялгаж болохгүй шүү гэдэг би их тийм хатуу юутал байгаа бид нар тий. Энийг миний хөө ялан дийлэх болно тий. За тэгээд шүү гэж хэлчихэ тий. За. За баярлалаа. За. За нэвтрүүлэгтээ зориулж ээж нь урлаа. Ээжтэйгээ хамт нэвтрүүлэгт орно гэж тааварлаагүй байх. Энэ мөч ямар вэ? Сонд юм байна. Манай аав ээж чинь юмны дандаа ард байдаг байхгүй юу? Миний ард талд байгаа нь асаалтан мотор байгаа шүү дээ. Тэгээ орсон жаа сандарч лээ. За ээж нь бас хүүгийн хайжууд их сэтгэлээ барьж ах шиг байна. Тэгээ эрүүл мэндэд бас хариуцлагатай ухаантай хандаарай. За та хоёрын ярилцлагыг дэрэгдээс нь Эрдэнэ өргөө зохицлбарын 10 дугаар ангийн сурагчдыг урьсан. Тэгээд хүүхдүүдэд маань бидний ярилцлага бол бас сонсоош байгаа гэдэгт найдаж байна. Тэгээд та бүхнийгээ сонирхсан асуултаа асуусаа гэж урьж байна. Сайн байна уу? Би Эрдэнэ өргөө зохицлбар сургуулийн 10-р ангийн сурагч Баасан Сүрэн байна. Аялах хугацаанд тохиолдсон сонирхолтой явдлаасаа хуваалцаач.
За аялал хугацаанд бол өдөр болгон сонирхолтой юм болж байгаа. Өдөр болгон яг зөөр инээдтэй юм нь юу гэхээр нэг өглөөс ирээд өөрөөсөө хамгийн түрүүнд асуудаг асуулт байгаа байхгүй. Тэр нь би хаана вэ? Би хаана байна вэ? Гэдэг асуулт. Яг бол өдөр болгон өөр улс, өдөр болгон өөр хүмүүс, өдөр болгон өөр хот тий нэг тийм юм байдаг. 4-5 мянган өдрийн адал явдалтай түүх. Одоо та нар Монгол одорч номыг уншиж үзсэн үү? Тийм юм байна уу? Бүх сургуулиудын, бүх сумын, бүх аймгийн, бүх номын сангууд байгаа байхгүй энэ номууд. Тийм. Тэгэхээр та нар тэр номын санд орж уншиж үзээрэй. Энэ нь болохоор Монгол залуу та нарын одоо багш тий дэлхийн ертөнцөөр танилцаад хамгийн сонирхолтой, хамгийн монголчууд хэрэгтэй гэсэн юмнуудыг цуглуулад тэмдэглээд бичээд үлдээсэн байхгүй. Тэгэхээр энийг уншсан хүмүүс бол одоо аялахад юу н анхаарах уу, юу болдог тэр бүх мэдээллүүдийг цуглуулад тавьсан байгаа шүү дээ. Өөрт тохиолдсон хамгийн сургамжтай зүйлээс амьдрал ерөөсөө ингэж хичээл заагаад хэдийн хэмжээний тэрийг ойлгож сурна, төдийн хэмжээний амжилттай явна. Хэдийн хэмжээний анзаарангүй байна, төдийн хэмжээний хичээл болохгүй байх жишээтэй тий. За сургамжтай болсон зүйл одоо юу ах вэ? Алдаа гаргаж ирсэн байна уу та юу? За зөвхөн аялалч биш ер нь ингээд одоо эргээ бод. Байна. За миний хамгийн том алдаа бол сигарет гэдэг тамхи татдаг болсон. За энэ бол дэлхийн хамгийн аюултай донтуулагчийн тоонд ордог тийм хортой байц байгаа байхгүй. Гагцгүй нэг энэ сигарет үйлдвэрлэдэг том компани дэлхийн хамгийн хүчрхэг баян компаниуд. Тэгээд тэд нэр энэ нэг том улсуудын одоо их урал засгийн газарт нь орж төлөөлөгчөд суулгаад тэгээд энэ санаатаагаар ингэж хүмүүсийг одоо энэ тамхиг киноноор сурчилдаг ч юм уу олон нийтийг ингэж татуулах тийм юм хэд юм бэ. Хүн нэг энэ юм дондчхоор насан турш донтогч болдог гэж байгаа байхгүй. Тэгээд энийг яагаад анх бүтээсэн бэ гэсэн чинь нэг компаниуд энийг хүн донтдсон юм гэдгийг мэдээд тэгээд нэг хүн донтчих юм бол насан туршдаа тэр компанид мөнгө төлөх юм байна. Тэгээ энэ бол ашигтай бизнес юм байна гэдэг хүмүүсийг донтуулдаг юм ажил байгаа. Тэгэхээр би бол дүүнэртээ бол юу захимаар юм гэхээр энэ нэг тамхи байна шүү дээ. Тэрэнд ерөөсө гар өрөөд чирэггүй. Шал юм та нар ингэ татчих хүмүүсийг харахад ядаргаатай бас өөрхөн дондцсон. Тэгээд тэрийг татахгүй бол байж болдгоо тий нэг тийм хэцүү байдалд орчдөг. Тэгэхээр би дүүнэртээ гар би одоо энэндээ тэмцээд байна гарах гад дэлэхгүй байгаа байхгүй. Гэхдээ би дүүнэрт юу захимаар байгаа гэхээр за энэ сигаретээс болгоомжтой авах хэрэгтэй. Ерөөсөө оролдоод хэрэггүй ахнаас за ах нарын үе ахмад үе бол ингэ мэдхгүй байж байгаад орсон хүмүүс бас байна. Тэ? Одоо бол бид нэр ухаантай болсон. Одоо бол бид нэр дэлхийн мэдээллийг танилцсан учраас энэс бол болгоомжтой авах хэрэгтэй. За дээрэс нь яг бид нэр түрүүн барууны хувцс мууцны тухай ярьж байсан. Залуучууд юу захимаар байгаа гэхээр эрүүл мэнд бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр доороос ерөөсөө даарж болохгүй. Өнөөдөр ингээд ганган манган гэл өвөл пүүз өмсөд явж байгаа хүмүүс бол ирээдүйд бол тэгэл бөөр өвдөн шүү дээ. Пүүз гэдэг бол нөө эрзэм учраас шинг одоо нэг чиг татаастай чиг нь гардггүй. Ширэн гуталчин болохоор чигийг шингээгээд хөл хөөрөө байдаг бол пүүз бол болохгүй. Тэгэхээр өвөл пүүзний юм уу эрзэний гутал өмсөж болохгүй, доороосоо даарж болохгүй, нуруугаа дааруулж болохгүй. Одоо монголчууд ягаад хүүтэн үлрэлтэй газар бүс сүүдэг вэ гэхээр чинь нуруугаа дааруулахгүйгээд ингээд бариад нь шүү дээ тий. Барууны хувцс чинь юм богинохон тий тэгээд дараад байгаа учраас өвдөд байгаа хэрэг. Тэгэхээр өвчнгөө бол жаргал шүү дээ тий. Тэгэхээр эрүүл мэндэнд залуучууд тэр ганган модсоо 18 бол ерөөсөө огт хамаагүй шүү. Ерөөсөө эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Тэгвэл хийж бүтээх юм бол маш их биш. Та одоо нөгөө Монголоос гараад маш хоол байхдаа хамгийн түрүүнд нутгаан сонсноо, эцэг ихээ хамгийн түрүүнд сонсноо. Гэхдээ тэгээд түрүүн нөгөө ганцаард гэдэг юм чи яалтчгүй гэр бүлээ сана. Тэгээ гэр бүл чинь гоё шүү дээ. Тэ? Одоо би ч одоо ингээл 40 хүрж байгаасан эрхлэн гэдэг чинь хамгийн гоё юм байдаг шүү дээ. Тэгэд эрхлэн гэж үг жишээлбэл ингээд гадаад хэл англи хэл мэл байдгүй байхгүй. Гэхдээ байдгүй тийм үг байдгүй. Одоо бид нэр ингээд монголчууд эрхлэн гэж үгээд шүү дээ. Бивэндээ эрхлэн, ээж аавдаа эрхлэн тэ. Найз нөхдөд чинь хоорондоо бивэндээ эрхэлдэж шүү дээ. Эрхэлдэг учраас гомддог, эрхэлдэг учраас ингээд нэг хүний нэг юм чанар байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ үг орос хэлэнд ч байхгүй, англи хэлэнд ч байдгүй. Миний ганц хоёр хэл, миний мэд хэлүүд байдгүй байгаа байхгүй. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр яг ингээд хүний нутагт ганцаардахаар энэ гэр бүлтэйгээ байх, их орондоо байх, тэ энэ өөрийн одоо орчиндөө байх ямар сайхан бэ гэдгийг нь ойлгохтой. Аялахын гол ач холбогдол юу вэ гэхээр ердөө энэ нэг гэр орноо санахыг л ердөө гэр энэ байгаа гэдэг юмны ач холбогдлыг л ойлгодог юм шиг байгаа. Хүлээж байгаа зүйл байгаа гэж. Тий байна. Одоо нэг гэр бүл гэж байгаа юм чи ямар гоё байд юм бэ? Их орон гэдэг чи ямар гоё байд юм бэ? Тэрнийхээ нөгөө үн цэнийг уулын хэлдэг тий. Одоо бол ингээд энэ чи гэртээ байхдаа бол угаасаа л байдаг юм шиг л бодоод байгаа шүү дээ. Одоо аяллахаа одоо юу гэдгийг хэм маягийг санаж байна уу та? Яг санахад жоох хэцүү зам л да. Энд чинь нөгөө нэг тэр 10 эдийн хэл 20 эдэл ингээд цүн хүүрэл тэгэл өдөр болгон шинэ хотыг тэр би нөгөө нэг шинэ хотод очих юм бол тэр хотын бүх гудамжуудаар налхаа зургийг аваад тэгээд төв газруудыг аавна хүмүүстэй уулзсан. Энд чинь бас маш хүнд ажил явж байгаа хэрэг.
Тэгээ тэр нь одоо бол яг зөв гэртээ байгаа болохоор жоо амарч байгаа болохоор тэр зам бол надад бол бас хүн санагдаж байгаа. Одоо та ингээд 11 жилийн турш 80 гаруй орноор аялсан гэхэд тэр 80 гаруй орноос хамгийн тийм сэтгэл үлдээсэн одоо бадарчлал одоо тийм хамгийн сэтгэл үлдээсэн орн ямар орн байсан бэ? За миний хувьд бол хамгийн одоо ингээд харамсдаг юм одоо тий одоо ус бол Сир ус байсан. Миний 80 хэд усаас хамгийн гоё ус. Одоо та нар Сир усын тухай сонсож байна уу? Дайм болж байгаа тий. Энэ ус миний аялсан усудаас хамгийн гоё ус байсан аахгүй. Хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн тийм зочломтгой, хамгийн хүнлэг чанараа хадгалж үлдсэн тийм соёл иргэншил тэнцээ ингээ байсан аахгүй. Тэгсэн чинь харамсалтай нь 11 оноос иргэний дайнд орсон. Тэгээ тэр нь юунаас болсон бэ гэхээр нэг одоо энэ фэйсбүүкээс болсон. Тэгээд ямар нэгэн улс үндэстнийг хооронд нь ингээд талцуулаад байлдуулъя, хооронд нь муудалцуулъя гэвэл мэдээллийг нь атгачтай юм байна. Одоо энэ дайсны том тий. Одоо тэгэл тэр фэйсбүүкийг ашиглаад та нар хэрвээ фэйсбүүк хэрэглэж байгаа бол тэр дотор чинь ингээд нэг нэр нь байхгүй, зураг нь байхгүй тийм худлаа нэг дайсны хүмүүс орж ирээл хүмүүсийг хооронд нь үндэс ухсаа, шашин шүтлэг ч юм уу үүсэл гарал, үзэл бодлоор нь гэж хуваагаад хагаралдуулаад Монголын түүх соёлын тухай худлаа юм муу юм бичээл ингэж хүмүүсийг хагаралдуулд юм байна. Тэг харамсалтай Сирус болохоор нөө тэр мэдээллийн дайнд ялагдаад тэгэд хүмүүсийг хооронд нэг хуваагаад байлдуулчихж байгаа байхгүй. Тэр бол миний хувьд бол яг хамгийн харамсалтай байна. Гэхдээ би одоо өөрийнхөө дурсамжиндаа бол энэ ус бол хамгийн сайхан хүмүүстэй. Ямар гоё хүмүүс байсан. Одоо ингэ зүгээр энгийн жишээл яриа л да. Манайхаар гэх юм бол гудамжинд нэг хүн ингэ нэг талах зарж нэг бүлчг. За тэр нэг юм төрдөг тэргэн дээр нэг юм 20 ширхэг юм гамбар тавьсан байна л да. Тэгээ зарж ийн. Нэг бүрийнх нь үнэ хэд ч юм даа 200 төгрөг ч юм уу. Тэгээд ингээ би очиод нэг ширхэг талах авах гингод нөгөө тэр хүн чинь үгүй үнгүй аваа. Манай усад тавтаа морил те хүн ингээд холын хүн ирсэн байгаа өсөж байгаа билгүүд гэж байгаа байхгүй. Тэгээд тэр 20 ширхэг талах зараад амьдралаа зогоож байгаа юм шүү дээ. Тэг шуналтаа усд бол тэрийг үнтэй үнээр зарна шүү дээ. Жишээлбэл те бүр худалчунд бол жуулчин хүн байна. Үнэ нэмчээ гэж боддог байхад тэр ус бол тэхгүй. Эсвэл одоо ингээд энгийн жишээхэд хотод нь ингээд би төрц явж байгаа байхгүй хаяга болохгүй. Тэгэхэд гудамжин таарс үнээс ингээд хаяг асуугал тэр хүн өө энэ холын хүн ядарсан байгаа. Би хүргээд үгүй. Хүргээд үгүй ш. Эхлээд манад ороод цай уу. Манад ирээд нэг жоохон хоол идчих би жоохон хоолж. Манай эхнэр самд хоол игээд дүүн. Тэгээд чам хүргээд гэж байгаа байхгүй. Очсон хот болгон таарсан хүн болгон тийм. Би өөр хаанч дэлхийн энэ баг энэ олон улсад хаанч тийм байдлыг үзег байхгүй. Тэгэл би бодож байсан ийм гоё хүмүүс яаж юм сайхан ингэж амар тайван шунал юуг амьдэрдэг байна гэд. Тэгүн гудал тэр хүмүүсийг шашингаар нь хооронд нь хаглаад дайтуулаад ичж байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудыг бас тэгж ярьдаг байсангүй юу? Ер нь. Яг манай нүүдэлчтэй. Ер нь. Яг манай нүүдэлчдийн нутаг бол тийм шүү дээ. Хөдөө ингээ төөрөө яваад айр очингууд хооллоод ундлаад хонуулаад тий 3 хоногийн зочин бол байгаа шүү дээ. Манай тэр соёл гэхдээ яг одоохондоо хотын ойролцоо алга болчихлоо байгаа. Гэхдээ энийгээ бид нэр авч үлдэх ёстой. Та ингээд явж байхад хамгийн аимшигтай зам ямар улсын ямар газар байсан бэ? За аимшигтай зүйл зөндөө байсан. Тэгээ аимшигтай гэдэг чинь нэг маш олон төрлийн аимшигуд байна л да. За жишээлбэл дэлхийд 3 том ав байна. Одоо энэ Сибири гэж шиврийн ав байна. Амазоны гэдэг Латин Америкт байна. Конго гэдэг маш том ав байна. Тэгээ Конгогийн авыг алхаж одоо туулж исэн ганцаараа. Тэгээ тэр бол бас эвгүй ягаад бол нөө зэрлэг амтантай бүх төрлийн зэрлэг амтад. Тэгээд тэр бол бас амар байсан. За амар байсан зүйл гэвэл тэр нөө иргэний дайнтай нутгуудыг туулах. Одоогийн байдлаар нэг 7-8 иргэний дайнтай газрыг туулсан байна. Тэгээд тэр тэнцээ болохоор нөө хууль үйлчлэгээ болчдөг. Тэгэл баг нэг 13-4 хүүхдүүд буу гарцсан явж байгаа байхгүй. Айх майхан мэдэхгүй тий. Тэгээд тиймэрхүү нутгуудыг бас маш амар байсан. Гэхдээ би бол нөө яг тэгж бол айгаагүй. Тэднэрт бол тэгэл зохицол явах ёстой. Яг жинхнээс нэг л удаа би айсан. Яг бүр ингээд нэг айн гэж байдсан шүү дээ. Тэр нь яасан гэхээр нөө нэг Атлантын далай гэдэг хязгааргүй том далай. Одоо ертөнц дэлхийн 3 том далай. Тэгээ Атлантын далайд энэ далбаат цагаар нэг арал дээрээс Африк төв рүү орох гээд явж хахад шуур болж ирсэн. За тэр бол миний амьдралдаа баг айжсан хамгийн том айдсаас. Хүн гэдэг ямар өчөг юм бэ тийм. Одоо ингээд жижигхэн завил байгаа шүү дээ. Одоо бид хоёрыг суугаад нэг ийм цагтаа явж хахад 4 метрийн давлгаанууд ингээд босоод ирж байгаа байхгүй. Давлгаанууд шүү дээ. Нэг биш. Тэгээд арайг л нөгөөт нь ингээд өнгөрөв дараагийн давлгаа тэг шүнжэнгөө давлгааж байгаа байхгүй. Тэгэхэд нэг айж. Юу ч хийж чадахгүй, яаж чадахгүй хүлээгээл тий. Ямар ч найраа байхгүй. Өстө тэнгэр яах нь вэ тий. Тэгтээ яг хөө тэгээд тэр хүн ингээд
угаасаа ийм айдсуудаа өөрөө давах хэрэгтэй байт юм билээ. Одоо бол яахгүй шүү дээ. Одоо давна. А сүүлд яг зүгээр тийм нэг айдсаа давчаар хүн бас юм айдсын юутай болчт юм бэл. Айдс давах тийм нэг дуртай. Донтой гэх юм уу тий. Одоо тэгээд жишээлбэл нөгөө адреналин гэдэг нөгөө ямар спорт гэдэг экстрим спорт. Тий, одоо жишээлбэл тэр нөгөө нэг Макаод байдаг 63 давхар юм өндөр телевизийн юм өндөрлгөөс хөлөндөө юм олс ингээ уйж агаад доош ингээ чөлөөт уналт хийж явах жишээтэй. Яг тэгж юм нэхэр тийм эрэгтэй хүн ер нь Монгол ер нь ч нэг юм өөрийгөө давах тусам тийм хүчээ мэдрээд байгаа хэрэг. Тэгэхээр ингээ за одоо энийг би давах хэвээр. Сонирхол юм байдаг. Тэр одоо шил 63 давхар гэтч бас амар шүү дээ тий. Доош ингээ машин чинь барыг шоргоолж шиг харагдаж байгаа юм чи. Тэгээд ингээ өөрөө өсрөх хэвээр. Тэгээд хэрэг өсрөхгүй бол ханаас төлөгдөг гэж байгаа хэрэг. Өөрөө өсөрчээ. Тэгээд тэрхэн маяг бас сонирхол юм байдаг. Яг нэг 86 орноор аялаад ирсэн Монголын паспортоо нэг өгсөн гэсэн. Тэгээд тэрийг яагаад өгсөн юм бол? Гэхдээ яг энэ нэг одоо юу гэдэг Монгол Бадарчин гэдэг төслийн ажил нь хэдийгээр ингээд хувь хүн хийсэн ч гэсэн Монголын түүхэнд орцсон байхгүй. Энэ одоо түүхэн ажил хийсэн үлийн одоо тэр баримтаа би эргүүлээд устдаа хүлээлгэж өгч байгаа байхгүй. Тэр одоо ерөнхий сайд юм уу эсвэл албаны хүнд юм уу өгж байгаа биш. Энэ бол Монгол улсын одоо ингээд түүхэн өмч болж байгаа байхгүй. Тэгээд төрийн талбайгаа ч гэсэн хамгийн гол нутагт мандсан талбай шүү дээ. Хамгийн хэцүү замыг тулсан талбай байхгүй. Та одоо ингээд дэлхийн улс орнуудаар ингээд явж байхдаа танд одоо тулгамжижсэн хэцүү зүйлийг та одоо яг яаж даван туулж гарсан бэ? Тэгээд одоо ингээд буцах одоо тийм буцъя гэж бодож байсан, шантарч байсан үе байдгүй. Та нарт бол үгүй л гэж хэлнэ. Тэ мэдээж тэгш өстө Монгол хүн ялангуяа эр хүн бол нулимсаа харуулахгүй, муу салдалаа үзүүлэхгүй, бууж өгөхгүй. Манай тэр өөгийн Монгол цэргийн хүмүүс бол бууж өгөхгүй. Монгол хүн эр хүн болгон цэрэг. Та нар зүгээр ингээд цэргийн баярыг ирчүү тэмдэглэж байгаа гэж байгаа биш. Хэрвээ их орон дуудах юм бол бүгдээрээ л билээ. Тэгээд энэ утгаараа бид нэр яг л нэг юм шулуун шугамтай байх хэрэгтэй. За яг зүгээр бидний хооронд гэж ярих бол мэдээж шантран шүү дээ. Маш олон тохиолдол тийм байна. Хэрэг санах юм байна. Өвдөж ганцаар одоо өвдсөн үед чинь өвдөхөд л өртөө хамгийн их хүний нутагт өвдөхөд шантран шүү дээ. Тийм зүйлүүд байна. Тэгтээ яг зүгээр одоогийн санджааг саяны юун дээр хамгийн их яг буцмаар санагдсан үе Сэрлэн манай инхэг сахиулагчдад байгаа байхгүй. Тэр бааз хүртэл бид 4 дайныг туулаад очиж байгаа байхгүй. Ганцаар очиж байгаа шүү. Тэгээд тэнцээ бүтэн сар гаруй ингээд манай цэргүүдийн хамгаалтын донд жоохон амарч яваад тэгээд цаашаа дахиад явж байгаа байхгүй. Дараагийн усан дахиад иргэний дайнтай болсон. Тэгээд тэд нэр яг намаа нэг юм хоёр цуваа бүрэн зэвсгэлээд манай цэргүүд намаа хамгаалж явж байгаа юм чинь намайг хил дээр хөрөж өгч байгаа байхгүй. Тэгээд хил дээр намайг манай цэргүүд буулгаж өгөөд тэгээд би тэрнээс цаашаа ганцаар явах гэж хахад л хөлмааргүй байсан. Хөл ингээд нэг сонирн болоод маш сонирн болоод явж чадахгүй болоод тэгээд нөгөө нэг манай цэргүүд тэрийг мэдэгдэж болохгүй. Ирчүүд чинь хоорондоо бас муу талаа үзүүлэхгүй шүү дээ. Тэгээ хэлж болдгоо. Уул нь бол нөгөө нэг байж ерөөсөө дахиад нэг сар байчмаар байгаад идэг. Гэтэл миний үүрэг байгаад тэр бол маш хүнд цаг байсан. Тэгээд би баг хоошоо харахгүй шууд цаашаа явж байгаа хэрэг. Тэгэл яг хоо нэг хоёр цэргүүд чи машиндаа суугаад яг буцаад бааз руугаа яваад би нөгөө нэг иргэний дайнтай улс руу ганцаараа өөрөвчтэй хоошоо харахгүй шиг харцад нөгөө миний нүдний нөгөө ч нөлөөс харагдчих гээд байдаг. А манай залуучууд ч наваг энэ Монгол залуучтай ийм амар зам цэргийн цол шууд цол өгч цушаал өгж байгаа хэрэг. Тэгээд яг нөгөө хэд чи машиндаа суугаад явахад теста бүр хэрвээ би нэг жоохон хөвгтэйсэн бол буцаж гүйж өсрээд машинд суучмаар байгаа хэрэг. Бас тийм болдгоо юм байна. Тэр бол юм сэтгэлийн хүнд биш үү те. Одоо нэг хөл гарны хүнд биш. Сэтгэлээр одоо тэг хөл ингэж явах болчихж байгаа байхгүй. Одоо эн чинь бид Сэрлэн урталж баг 40 хэдэн улсыг туулчаад байгаа хүн Сэрлэн дээр ирээд нэг сар монголчуудтайгаа байсан хүн буцаад монголчуудаас салахад тийм хэцүү байна гэж юу бодог байхгүй. Монгол цэргүүдтэй ямар яриа өрнүүлжсэн бэ тэр хугацаанд? Үгүй тэгээд бас сонирхол юм байлаа. Би ч нэг баян гадны хүмүүсийн хэл ингэж би ч баг хөдөлж онд бол 7 хоног болгон юм уу сар болгон хэл солигдоод байгаа шүү дээ. Нэг энэ хэлээр яриад нэг хин хэлээр яриад ингээд солигдоод тэг монголчуудаар ярьсан чинь монголоор яаж чаддаг вэ? Англи хэлний аяллагууд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Англи өөрчлөгдөж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө нэг хаяг өөрчлөгдөж байгаа. Ерөөсө ертөнц өөрчлөгдөөл яваад байгаа хэрэг. Тэгээд яг монголчуудаар ярьсан чинь монголоор ярьж чаддаг. Яг нөгөө бүрэн юм илэрхийлж чаддаг. Зарим үгнүүд нь гадаад үгээр орж ирээд санд байт юм л. Тэгэд яг цэргүүд нөгөө цэргийн би ч өөрөө багасаа цэргийн юугаар хүмүүжсэн болохоор нэг бодлын бас нэг өөрийнхөө орчинд байгаа байхгүй. Яг хаана юу яах хэвээр. Тэгэл унтж яхад би ч нөгөө нэг
тэр хол замаас ирээд ядарсан байсан болохоор би бол нөгөө цэргүүчийг өглөө 6 цаг нар мантахта босохгүй шүү дээ. Тэгтээ ингээд нөгөө нэг цаанаас нэг сонир яг унтж байгаа л гадаа ингээд төрийн дуул зогсоход нойр мөрсөн босоо зогсчихлаа. Тэгээд яг төрийн дуул зогсоход буцаад унтаад яг нэг тийм сонин цэргийн анги дээрээс амьдралын бас гоё үе байсан. За хүүхдүүддээ баярлалаа. Одоо би онж асуухгүй асуултуудаар үзэгчд маань ингэж сайхан нөхөж асууж ярьцлага маань илүү гоё үнцэнтэй болдог. За ер нь бол соёл урлагийнхан аялагчдыг бол ардын дипломатууд гэж ярьдаг шүү дээ. Тэгээ олон улсын харилцаанд тийм. Тэгээд та энэ үүргийг маш үнцэнтэй бүтээж одоо өнөөдөр Монгол Бадарч Амай гэдэг энэ одоо брэнд гэдэг юм одоо юу гэдгийг энэ зүйлийг өөртөө хамгаалж чадсан. Жамбал сүрэнгийн гэдгээс илүүтэй Амай зол баяр гэж хэлэхэд бол одоо хүмүүс таньдаг болсон. Тэгээ танд өнөөдөр бас цаг зав гаргаж амьдралынхаа үнцэнтэй цагаас надад зориулсанд баярлалаа. Таны энэ ярилцлагаас залуучууд маань хэрэгтэй зүйлээ авсан бах, ирээдүйд бас хэн болох уу гэдэг тодорхойлтынхаа нэг өгөгдлийг авсан гэж найдаж байна. Тийм ч учраас өсвөр насныхныг өнөөдөр нэвтрүүлэгтээ урьсан. Таны дараагийн магадгүй аяллаа эсвэл дараагийн бичих номынх нь хэсэгхэн зүйл энэ дэвтэр дээр энэ үзгээр бичигдвэл одоо бэлэгний мань үнцэн оршин таныг нэвтрүүлгийн манаас жаргаж сайхан үг хэлээсэ гэж хүсэж байна. Танд амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. За тэгээд яг дүүнэртэй захих зүйл юу вэ гэхээр ерөөсөө амьдралын хамгийн гой зүйл бол аав ээжийн ачиг л хариулах. Тэ энэ бол зүгээр хамгийн тэргүүн гол зүйл. Аав ээжийн ачиг бол яг үндэлхэд яаж юу ч хийгээд ачаал хариулж чадахгүй. Яг зүгээр үннээсээ боддоор ярих юм бол гэхдээ ачиг хариулах хамгийн сайхан зүйл бол их орондоо зүтгэх. Яг тэгвэл их орондоо та нар зүтгэх юм бол энэ их орон гэдэг дотроо чин аав ээж мээ өвөө ах дүү хамаатаас адан хойч үе гэд энэ бүх юмд багтсан байдаг учраас энээс илүү жаргал гэж байхгүй. Тэгэд их орондоо зүтгээд их орны одоо хүмүүсийн хүндэтгэлийг хүлээвэл ээж аваа баярлна. Гадчаас одоо ингэж ачиг хариулах тийм бас юм чухал юм байгаа шүү. Тийм учраас их орондоо зүтгэх гэдэг юмны цаад утга учир нь хүн болгоог өөр хараад өөрийгөө олж мэдээл зүтгэх хэрэгтэй. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ UBS телевиз дээр сайн нэвтрүүлгийг үзэж та бүхэн хүлээж авч үзлээ. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин. За олноо бол аялагч хэмээн алдарсан Монгол одарчин. За Батовогт Жамбал сүрэнгийн зол баяр буюу Амай. Тэгээ танд амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ эх 7 хоногт сайн нэвтрүүлгээрээ шин зочинтой эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. За өнөөдөр ярилцлагын манд иргэдээс сонссон Эрдмийн өргөө цогцлбарын ахлах ангийн сурагчдаа маш баярлалаа. За. За баярлалаа хүмүүстээ. Сожара. За бүгдээрээ ингэ намайг